За сонсогч үзэгчдээ дахин өглөөний мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-ийн мэдлэг гэж минингийн талуурайтай та мэдхүү нэвтрүүлэг маань хөө хэлж байна. За радио 2 дугаар студид хөтлөгч Ундрах Одко, найруулагч Эрдэнмөх, продюсер Батбаяр нар хамтран ажиллаж та бүхэнд нэвтрүүлгээ хүргэж байна. Манай нэвтрүүлэгтээ Акума Зон авцүүлжээ. Хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Баярлалаа. За дахин өглөөний мэндийг хүргэе. За та мэдхүүгийн пүрэв гаригийн дугаарыг Монгол гэсэн сэдвийн дор бэлдэж байгаа. Тэгээ Монголтой холбоотой холимог асуултууд орж ирнэ. Юу ч орж иж магадгүй. Сэтгэл санаагаа бэлтээрээ. 77 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаар дээр тантай холбогдохдоо утасныхаа дууг зөвхөн уцаараа яриарай. Радиогоо унтраагаад спикерээ унтраагаад яриарай. За 88 65-ыг авчи та байна уу? Байна. Өглөөний байна уу? За өглөөний мэнд сайхан амарсан уу? Баярлалаа. Инх бол та эхний асуулт. Монголын нэг өдөр гэдэг зургийг хэн гэдэг алдартай зураач зурлаа? Мардан Шарав. Тэгэлгүй яах вэ? Бас л гайхалтай бүтээл те. Тэгвэл 60 ямар жилээс эхэлдэг вэ? 60 чи ямар жилээс эхэлдэг вэ? Би үн сонсч л байсан юм. Ер нь 12 жил хулганаас эхэлдэг шүү дээ. Хулгай юм болов? Тийм. Хулгай арайш хаа. Эргэлзмээр л юм байна. Би бол бас юу лээ гэж бодохоор л юм. Би бас энийг юусаа мэддэг ч байгаагүй. Гинэ. За нэг ямар хэлэх юм болоо. За би өгнө сонсч байсан мартаад байна. Чамд хулганыг хасаад 11 бариант байна. За юу юм болоо? Өхөр жилээс эхэлт юм лөө. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Өдрийн ажилд амжилт. Би энэний хариулт буруу байсан биш үү? Бано 8877. Өглөөний мэнд нэрвэн. Сайхан амарсан уу амжилт. За нэрвэгчээ. 60 ямар жилээс эхэлтий? Бар гэж бодох юм. Бар бол биш байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За баярлалаа. За 85.8 тасралтгүй залгасаар байна. Өглөөний мэнд хүргэе гамбаа байна. За амжилт хүсье гамбаа. За 60 ямар жилээс эхэлтий? Туулаа жилээс. Зөв шүү. Туулаач ил. Гамбаа. За тэгвэл 20 дугаар зууны манлаа балетчнаар хэнийг нэрлсэн бэ гэж. Жорлсаа. Оюун. Тэгэлгүй яах вэ? Бодохчгүй шууд л хариулж тэ. Мэдчихээн те. Үнэхээр мэдчихээн. Тэгвэл үг алдснаас юу алдсан дээр гэдэг үлээ. Өхөр алд. Зөв. Үнэ гамбаа баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За өдрийн ажилд амжилт. За. Үнэ. Дороо ялгч болчихвол гараа авчиж шүү. Айхтар айлх асуудалгүй те. Асуудалгүй ингээд сав гэдээ явчлаа шүү дээ. За 77 38 83 77 88 30 95 61 байна уу? Баян өглөөний мэнд. За сайхан амжилт юм бэ? Жага амжилт. За баярлалаа. Жага. Ардын хувьсгалын 65 жилийн ойн үндэсний бүхийн барилдаанд хэн гэдэг бүх төрүүлсэн бэ? 65 жилийн 65 жил за аваргуудаас л байна да. Ёстой л аваргуудаас 65 гэрч одоо хэдэн он атсан юм? 1980 хэдэн юм ба шүү дээ тий? 6 он гэдэг юм байна. 500 86 он гэсэн юм байна. 85 он чинь зэрэн дотор. Тэр хараа бүр онтой санаж па. Сан. Зэрэн дотор аварга тэгээд 85 чинь зэрэн дотор аварга гэдэг чинь хадаа аварга юм болов уу? Тийм. Хадаа дотор аварга. Яг энэ зэрэн дотор аварга илээ. Тий, гоё хөөлөө та. За 1984 он зөвлөлт холбоот улсын санаачлагаар социалист орнууд Лос Анжелесийн Олимпийг бойкотлсноор Монгол улс 84 оны зуны Олимпиад оролцоогүй. Оронд нь социалист орнуудын зохион байгуулсан ямар нэртэй тэмцээнд нь оролцсон бэ? Социалист орнуудын интернационал тэмцээн гэж байсан тэр юм байх та. Интернационал социалист орнуудын донд зохиогддог. За тийм ээ. За тэгээ авъя. Юу юм бэ? Ив санааны наадам гэдэг нэртэй явсан юм байна. Тийм монголоор бол. Тийм монголоор. Тийм friendship games гэж үнэхээр мөн л дөө тийм. Зөв. За зөв. За баярлалаа сайн байна. Тэгвэл Ватикан улсыг монголоор ямар улс гэдэг вэ? Ватикан. Монголоор одоо. Ватикан монголоор юм уу? Тийм монголоор. Тийм улс гэдэг юм байна. За 2 жилийн өмнө лөө 3 жилийн өмнө лөө нөгөө хамблан манайд очилсан тий. Тэгээ Ватиканы Вант улс гэдэг тэгээд
Монголоор Тэгэхээр чин pop нь Ромын pop чин Paplum чин юу юм уу? Ван юм уу? зүгээр Ватиканы вант улс гэж ярьдаг штэ. Тэгээ зүгээр одоо нөгөө хүмүүсийн юугаар л тэгж ярьдаг. За тэгэхээр чин монголоор Ватикан. За 5. Ватикан гэж чин 3. 2. За ястаа битгэхгүй байна. Буудах юм байхгүй тий. За баярлаа. Гэтэ сайн байсан шүү дээ. Баярлаа. За өдрийн ажилд амжилт. Интернационал гэдэг өөр тэмцээн байсан гинэ бас. Тийм. Гэхдээ яг нөгөө ямар ч үсэн ив санааны надамгийн тэр үед чинь ч гэсэн манай нөгөө яг худлаа ярих чинь 84 оноос өмнө манай төрийн дуулалч нөгөө юу байсан шүү дээ. Тэгээ орчуулганд гэхдээ юу гэж явд юм бас юу болохоор те. Эргэлзээтэй болохоор орчуулагч хийцүү юм аа. Тэгээ манай монголчин баг юу яасан баг. Эннээс өөр наадам олимпийн наадмыг алгасаагүй баг шүү. Тийм бахаа. Тийм. 8828 байна уу? Өглөөний мэнд мөнх зэрэг сайн мэдчихсэн. Мөнх зэрэг амжилт. За одоо хариулч болгүй дээ. Ватиканыг монголоор яа нөгөө гэгэн ширээт тус. Зөв шүү. Гэгэн ширээт тус нэг боо юм болоогүй. Гэгэн ширээт тус гэсэн те. Зөв. Монголын хамгийн өндөрт оршдог суурин газар ямар нэртэй вэ? Вайлны болоо. Ямар нэртэй вэ? Наач уг нь сая өнгөрсөн үйлдлийн сүүлээр асуугаад хариулаад. Харин та нар чинь хуучнаас эргээгээ санахгүй шүү дээ чинь асуусаа. Харин ерөөсөө 100 хол холиод идчихсэн биз дээ. Би наадах чи буруу хариулсан. Одоо дахиад буруу хариулсан. За одоо хариул. Хамгийн өндөрт оршдог гэхээр чигээр нь бодвол логикийн хөвөл. Миний мэдэх бол нөгөө гоо алтай айгу өндөрт байдэ. Энэ сая чанга бодсон уу хариулт байсан уу? Тэр нь гэхдээ одоо яг мөн болоо би дийжлээд алдсан ч юм шиг санагдаад байна. Хариултаар авлаа шүү. За оны. Унаа. Өдрийг сайхан өнгөрүүлээ. За өдрийн ажилд амжилт. Баярлалаа. Яг хөөрхөө манайха унахаараа нэг жаргалтай гараад идэв гэсэн. Бодоод үзэхээр яг баруун тишээ бол мэдээж байх нь байгаа л да тий. Мэдгүй. Би бол тэгж бодоод байна. Өмнө зүг 8 зүгээс тагаа. Мэдээж баруун тишээ чинь нуултай өндөр газар байдаг. Тэгвэл алтаа бат. 88 тэгнэ байна. Байна уу? Сайн уу? Агзонэмэнт. Баатар байна. Баатар амжилт. За Баатар Монголын хамгийн өндөрт оршдог суурин газар ямар нэртэй вэ? Суурин газар гэж байгаа шүү. Суурин газар. Юу? Баяулгий гэдэг үү? Үгүй шүү. Би сая төөрүүлсэн шүү дээ. Тэгээд ярьсан уу? За нэг газрын сумын нэр хэлэх бах та. Аймгаар нь авахар ч надад хажиж юм тий. За юу гэж хариулаад байна та. За нэг юм ундаа одоо. Ядаж аймаг нь хэлчихдэг байл. Үгүй. 5. Тэгвэл баруун аймаг л байгаа л үү те. 3. За баяулгий гэх. Яа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй баярлалаа. За өдрийн ажилд амжилт. За. Хөтлөгч таныг ер нь буруу тийшээ зална. Бүдрийг санаа агуулж байгаа муухай. Нилээн дэмжлээ би бол сая. Чи бол сайн байсан баярлалаа. Би бол унгайл гэсэн бодолтой байгаа шүү. Тийм муухай. 8889 байна. Сайн байна уу? Болдоо. Амжилт. За 3 хүн шиг билүү те. Тийм 3 хүн. За хариулж болно, хариултаа авч болно. Монголын хамгийн өндөрт оршдог суурин газар гэж байгаа. Говьтай аймаг. Гүн байна. Энэ Ховд аймгийн Дууц сум юм байна. 2480 м гэж байна. Тийм талаад авчнаас дэшээ. 2480 м. Мэдээд авчих те. Тийм байна. За одоо юу эхний асуулт нь анхны мөнгөн тэмдэгт төгрөгийг хэдэн онд гүйлгээнд гаргасан бэ? Юу гэнэ? Анхны мөнгөн тэмдэгт төгрөгийг хэдэн онд гүйлгээнд оруулсан бэ? Аль биесээр. 80 юу 80? Анхны штэ хамгийн анхны мөнгөн тэмдэгт төгрөгийг цаасан төгрөгтэй. Зөв. Ухаас. Хэдэн жилийн мэдчихээ юм шиг. За баярлалаа бүтсэн. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Мэдчихээ юм шиг яг хариулт хэлчихсэн юм шиг хэлдэг шүү дээ. 90-67. Өглөөний минь. За. Жижигхэн хаалц гэсэн үү? Жижигхэн хаалц. Амжилт хүсье сайн байна. Гүр яригчаа сансарт ниссэн хиддэг сансрын нисгэгч болсон бай. Манай one and only цорын ганц сансрын нисгэгч те. Сансарт ниссэн сансрын нисгэгч биш ээ хүн алдсан. Хиддэг хүн болсон бай гэж байгаа те. Гэхдээ хариулт нь ийм юу юм уу? Тэг шүү дээ.
Үү, биш. За, өдрийг сайхан өнгөрүүлээрэ баярлаа. За баярлаа. За, сансарт ниссэн хиддэх хүн бэ гэдэг байгаа шүү дээ. Тийм л дээ. Гэхдээ энэс юу баха арай цөөхөн баг гэж би бодоод их юм. Мөн. Азад бол ямар ч хамгийн анхны Аз яг. Азад бол нэгт ордын. Гэтэ энэ юу дэлхийд бол мөн. Тийм олон ниссэн байсан гэж юу? Мөн. За. Саран дээр өнөө хүртэл юу яачаад тахчаа. Бана. Апо байн сайн байна уу? Сайхан байна. Сайхан байна. За. Инх бат. За. За инх бат анхны мөнгөн тэмдэх төгрөгийг хэдэн онд бид нар гүйлгэнд гаргаж ирсэн болоо. Би нэр энийг андуурсан юм шүү дээ. Төгрөг. Тий. Аа тэгэхээр чин цаас төгрөг чин цаас уу? Зоос уу гэж одоо. Цаас. Тийм төгрөг гэж байгаа юм чинь. Цаас байна тий. За. Энд ч одоо. Том юм. Тэр чин одоо тий. Юуны зааж дандсангийн мөнгө доллар мод үгүй шүү дээ. Зүйл яваад байна. Хариултаа өгөөч ээ. 5. 4. За 24 он гэж бодъё. Авчихгүй Зөв 1925 он. Мэдээж нөгөө тусгай тогтнолын дараа л бид нар чинь тэр зас хэрэгжилж байгаа шүү дээ. Хэрэгжилж байгаа бах тий. За сайн байна. Тэгвэл амархан асуулт асуунаа. Төмөр биетэй 5 толгойтой тэр юу вэ? Төмөр биетэй 5 толгойтой. Төмөр хүмүүстэй хуруу аюуллаа л. Төмөр биетэй 5 толгойтой. 5 толгой. Суух юм болов уу? За өдрийг сайхан өнгөрүүлээрэ баярлалаа. За албацсан баярлалаа. Хариултыг сонсоод тийштэй гээд яг өөрөө нэг. Төмөр биетэй 5 толгойтой тий. Энэ айгу хөөрхөн ер нь сонсчихсан үст дээ. Мэднэ үст дээ. Мэдгүй. Мэдгүй. Энэ хараа иймэрхүү юмнаас хол хүндий өссөн бахна шүү дээ. Бано 80 сар. Тийм билээ. Ирхмээ амжилт. За. Ирхмээ төмөр биетэй 5 толгойтой тэр юу вэ? Зүгээр локор бодвол зүгээр юу юм шүү? Ийм сэрээ юм шүү. 5 сэрээ чи ер нь ихвчлэн 3 байдаг үстэй. 3 юм юутай байдаг. Тэгэхээр сэрээ бол биш. Энд чинь айгүй алдартай унсах санагдаад ах юм. Мэдгүй би мэдгүй мэн. Тийм үү. Тоогоор ингээд бодохоор би бас ингээд шал өөр юм руу яваад байна. Би угаасаа төөрүүлээд байна. Гэтэ манай ирхмээ сая 5 толгойтой. Тийм. Сэрээ бол биш. Хүмүүс хариулж шүү. Дараагийн үндэ боломж олгоё. Баярлаа. Баярлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээ. За өдрийн ажилтан амжилт. Үгүй энэ гэтээ хөөрхөн төөрүүлсэн дотроо бүх юм байгаа зү. Төмөр биетэй 5 толгойтой. Нөгөө хүн яаж хүлээж авах асуулт. За үгүй юм бэл. Жахва. Энэ төмөр биетэй 5 толгойтой чи юу юм бэ? Онцгой юм те би 3 дахь те. Би 3 дахь. Гэтэ бууд зоригтой. Хариулаад үзье. Зур сэрээ би сэрээ гэж бодож байсан гэж биш юм байна. Бүр эсрэгээр нь бодоод Эрдэнэс 5 толгой. Болооч те та нар алхатаас барьдгүй юм уу хайш? 5 толгой. Хөөрхөн цаг хариултаа шүү. Хадаас юм байна. 5 толгойд чи бас таарна шүү. Ягаад гэвэл доороо тэр зэрэг хүдрээ байгаа шүү. Тэгвэл энэ бүр таарна за хадаас заяа төмөр биетэй тэгээд хадаасны нөгөө дээдлийг 5 гэдэг үстэй. Тийм тоогоор нэгэд бодоод байгаа хгүй бид нар. Тий. Манус. 5 толгой. Оо ийм айсган дээр бүтрэх юм уу? Яг ардлынх нь өстой гоё асуулт орж ирсэн. Үгүй тий за. 5 толгой нүү. 5 толгой заяа. Нүүрсний орд ямар суманд орчдөг вэ гэж байна. Ингэж таадаг те. Өмнө гов цогццээ. Йоо яг Эрдэнэс 5 толгой дээр. Хар мөрний хандгаа гэж аймаг байдаг. Амтан байдаг. Айгуу гоё амтан байлээ. Сүрлэг амтан байлээ. Аль аймагт хамгийн их байдаг вэ? Хандгаа юу? Хар мөрний хандгаа. Тийм үү. Хандгаа гэхээр бид нөгөө хангаар руу явчаад байгааз. Тийм хангаар явчаад байна. Хар мөрний хандгаа. Хар мөрний хандгаа шүү. Тэгэхээр би жоохон бүр их мод тийм модтой газар л явах гэдэг нь би бол. Жоохон зүгээ өөрчлөлөө. Юу Монгол орондоо юу? Монгол оронд ч байгаа, бусад хөршүүдэд ч байгаа. Тийм. Яг хэлчихэж штэ. Тий? Хандгаач хамаач гол үсгтэй газар модтой газар. Гэж бодож байгаа байх. Тэгээ жоохон буруу тийшээ яваарай гэж. Тийм байна. Бааж гараа. Сонир юм байна. Оггор л бодоод үз. Их сүртэй амт байт юм билээ шүү те. Гой те. Амар тоо. Монголын хамгийн том амтан чи хандгаа штэ. Тийм штэ. Тийм. Сүр бид хараагүй л те. Тэгээ бид тэгээ бичлэгээс харсан. Хажууд нь харьцуулсан байгааг нь харахаар ямар гоё үзэсгэлэнтэй. Тав. За сэлэнг юм болов. За баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За өдрийн ажилд намжлаа. Эрдэнэс 5 толгой гоё байсан шүү.
Шилдэг өнөөдөр шилдэг хариултаа. Тийм гоё те. Крис Харис. Бано. Радио гонтрагаарэ. За өглөөний минь радио гонтрах гол. Шуугатай шүү дэлгэр гэсэн үү? Тий. Амжилт. Хар мөрний хандгайтай аль аймагт хамгийн их тааралдаж болох вэ? Орнод штэ. Оо зөв штэ. Зөв штэ. Агуулсан мэддэг юм байна те. Тийм байна те. Тэгвэл Алангой ихийн 5 хүүгийн хамгийн багын хэн гэдэг? Бодончир Монхог шүү. Мөн штэ. Зөв штэ. Жоо өөртөө ихтэй л да зөв штэ. Монголын уран бүтээлчдийн бүтээсэн Чингис хааны тухай анхны кино ямар нэртэй байсан бэ? Мөнх тэрийн өчндөр. Оо зөөд. Ялагч Мундаг юм байна уу? байна. Дэлгэр мундаг юм байна. Баярлалаа. Яадрын ажилд амжилт баярлаа. За баярлалаа штэ. Зүгээр юу ч болоо юм шиг хариулчихлаа шүү те. За одоо бараг л таарахгүй гинэ хандгатай. Бид нар ч нэрээ замаар явдаг болохоор тий. Тийм баха. Гарч мараад нэг жоохон юм үзье гэвэл. Тэгээ. За явдаг ус байна уу? Өглөөний мэд заагаалсан нартай. За өглөөний минь сайхан амарснаа уу гэж байгаа юм. За тэнгуүтэй. Одоо ч юун дээр явж байгаа вэ? Аз твд болсон. За. Аз твд болсон дэлхийн хөл бөмбөгийн авраг шалгаруулах анхны тэмцээнд урилгаар оролцож уртын дугаа ихшүүлж байсан дуучин. Оо, энэ бидэтэй нэг. Үзэсгэлэнтэй эмэгтэй, гойч эмэгтэй, гойч дуулдаг. Тэгээ юугаар ярьсан шүү дээ хэд хоног юм. Тийм. Өнөөдрөөр. Яг одгоо ярьжсэн санагдаж байна. Одоо орж ирэхгүй нэг 70 хүн биш. Тий. 73 онд мэндэлсэн гэж байна. Монгол улсын гавьяач жүжигчин. Харин тийм ээ, юм биш. Одоо нэр л хэрэгтэй. Цэцэг мэцгийн нэртэй. Цэцгээ юм болов уу? Тий, цэцэгний нэртэй. Биш ээ. За баярлалаа өчиг сайхан. Цэцгээ мэцгээ хэрэгэд автчихсан шүү дээ. За баярлалаа. 88-6 авчлаа байна уу? Өглөөний минь. Цагийн нуглах өглөөний минь. Оо, сайхан мэндэлт юм бэ. Хэн блэ? Ласка нөө. Даашка амжилт. За энэ дуучин маань хэн бэ? Асуултаа сонссон уу? Чулуун цэцэхгүй юм лөө. Үгүй шүү, 74 оны эмэгтэй шүү. За баярлалаа. Өдрийн ажилтны амжилт. Баярлалаа. За мундаг. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулчих тий. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ Акума зон арц сүлжээ хамтран ажиллаж байгаа. 2025 оны 9 сарын 18-наас эхлээд өнөөдрөөс шүү. 2026 оны 1 сарын 15-ныг дуустал үргэлжлэх Ford брендийн Kuga гэдэг автомашины суглаатай урамшууллаа эхлүүлсэн байна. За. Тэгэхээр яах вэ? Яаж энэ суглаанд оролцох вэ гэхээр Акума зон авц сүлжээнээс 150 мянган төгрөгийн үйлчилгээ эсвэл бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийгээл нэг суглаатай болно. Дээр нь ямар ч үйлчилгээ худалдан авалт хийсэн бол 5-аас 15% хямдралын ваучер авна. Энэ ваучерт нэртэй шүдний эмнэлэгт үзүүлэх, хоолны газар, хоол идэх, массаж, саун зэрэг үйлчилгээ авах боломжтой. Маш олон газрын үйлчилгээнээс 5-аас 15% хямдралтай үйлчилгээ авна гэсэн энэ ваучерыг өгч байгаа юм. За ерөнхийдөө Акума зон авц сүлжээг бол манайхан ичнээ мэд бас мэднэ. Тэгээд ингэдэг нөгөө авц сэрвийн газрууд чинь үйлчилгээ сервис хийлэхээр ер нь бол ингээд 150 мянга нэг суглаа ирнэ гэж байгаа шүү дээ. Ер нь бол мэдээж одоо юу талах юу авч байгаа биш те. Тэгэхээр бас хөрх үйлчлэгээ хийлгэж таардаг яалтчгүй. Тийм хамгийн наацхан би одоо Акумагийн аккумуляторыг авчихсан байхгүй 5 жилийн өмнө. Тэгээд одоо хүртэл суугаагүй Акумагийн аккумулятор үнэхээр сайн гэдэг. Тэгээд аккумулятор авах чи одоо тэр чинь нэг 200 орчим мянган төгрөг байгаа байх. Таамгаар шүү. Тэгэнгүү тэн дээр нэг суглаа нэмэгдэн. Дээр нь тэгээ жоохон үйлчлэгээ аваад ингээ 300 болчих юм бол 2 суглаатай болох. Тийм шүү. Одоо ингээл тос маслаа солиулах үйлрэл эхэлж байна. Тос маслаа солиуллаа гэхэд л ер нь нэг 2 3 суглаал авчих нь байна. За тэгээд юу гэдгийг одоо те нөгөө аккумулятор хүүтэндээ бэлдээ те сэвчээ форсон юмнуудаа солилоо барьлаа гэхэд ингээд суглаа авчих нь урамшууллыг 1 сарын 15-нд яаж байгаа те 15 хүртэл үргэлжилж байгаа те Ford брендийн Kuga гэдэг автомашинтай болох боломж байна. Тийм байна. Kuga гэж ямар машин байдаг вүлээ? Яг одоо харъя гэж доол мэдээ унгаал байж. Юмыг яаж мэдэх вэ? Манайхаа машин дунд гарын джип биш үү? Тийх өхөө. Оо энэ чинь ямар гоё машин бэ? Тийх баг. Тэгээ мэдээж энэ чинь шинэ машин л байгаа шүү дээ те. Шинэ машин шүү дээ. Шинэ машин нөгөө улдаа суулган болгохын хуулах өөр. Тий, хуулал Kuga. Оо ямар Kuga гэж хуулах. Тий, тэгэхээр манайхан Акума авцоныг зориод үйлчилгээ хийлгээд сулаагаа аваад
Машинтай болоорой гэж те. Тийм тэгээ танд аз өрөө. Утасны дугаар нь 1824 24. За та цаг авч болно, лавлах хөвлөлгээ бас авч болно. За хаяг нь бол төв хаяг нь шүү. Баянгол дүүрэг 28 дугаар хороо ажилчны гудамж акума төв. Гэтэ ер нь бол дүүрэг болгонд нэг акума байгаа бах. Ер нь таны явсан цэг болгонд нэг акума байдаг бах. Тийм баха бараг те. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ Акума зон авц сүлжээ хамтран ажиллаж байна. Баярлалаа. Хагаад исэн чинь баннер дээр зургнаас биш машин. Тийм байна. Гоё ийм машин байгаа шүү манай. Тийм байна. Дээрээ бантагтай гоё машин байна. За дуудлагууд ирсээр 913. Байна уу? За баа сайхан машин аа. Байна уу? Бэн аха байгаа шүү. Радиогоо унтраагаараа спикерээ хаагаарай. Гэлцараа. За. Тийм байна. Ах минь туршлагатай ах үжиж та одоо спикерэн дээр унтрааж ил да радио дээр байна. Сонсож байна уу? Басаратглоо. За баах минь. Тий өглөө баа хаана байгаад ингээд чимээтэй газар байдаг юм те. Радиогоор сонсож байгаа тэгээ холбогддог баха. Миний бодлоор. Тэгээ би буруу одог бол туслахтай. 2 3 хүмүүнээр туслуулж байгаа холбогддог баха. За. Өглүүлээ л дээ шүү. Ер нь холбогддог таланда ахаа наад спикер. Тэрийггүй юу? Дахиад тасарсан уу? Энэ бааха утас нь болохгүй байна. Гэхдээ байн залгагдтал байна. 86 85 байна уу? Өглөөний минь бүрвж байна. Хайлууны минь дээ. 3 дахь хүн үү? 2 дахь хүн. Гэтэ таагаад үзье. За. 2 дахь хүн биз. 3 юм. Хонгор зул. Хонгор зул мөн шүү дээ. Хонгор зул. Нөгөө 2002 оны нөгөө өмнөд Солонгос. Тий. Солонгос Япон тий. Мундаг эмэгтэй тий. За, монгол хэлэнд хэдэн тийн ялгал байдаг вэ? Тий ялгал. Долоо. Өтрийг сайхан өнгөрүүлээрэ баярлалаа. Нэг нь архицсан шүү. Андуур зиндүрний би хариулчлаа сая. Нэг нь архицсан шүү. Чамд нэг оноо. Бомброо дараа. Өшөөж ажаам уу? Өөдөө. Ийм үү. Манай. байна. За аглаа нэмээ. За мөрөн байна. Мөрөн амжилт хүсье. За нийслэл 23 дугаар сургууль байна шүү дээ. 23 маань хэний нэрэмжит сургууль вэ? За стэмтгэн. Нэг алдартай л хүний нэрэмжит. 23-ын байршлаар хөвөл бас олчиж магадгүй. Тий 23 чинь. 23 чинь бөмбөрийн урагшаа тий төвд байдаг тий. Тэсгээл зогсчих одоо ингээл төвд байдаг. Хариултаа нөхөө. Батмөх дарга. За баярлалаа. Өдрийн ажил амжилт. За. Нэг ардаас нь өгнө. Харин тийм хоцроод идэм билээ ш. Би наачаа суугаа айгүй ойлгосон. 88 байна уу? Байна үлэмж байна. За хаамарсны үлэмж ямар гоё нэртэй. Өглөөний минь. Амжилт. 23 дугаар сургууль хэний нэрэмжит вэ? 23 байршлаар нутг нөгөө явуулангон цэцэрлэг төрөлнгийн авталт байдаг болохоор явуулан. Зүг. Ямар гоё. Сайн байлаа. За. Дахиад жилийн 100 гээд нэг алдартай 100 болсон шүү дээ, тий. Хэдэн онд болсон 100-ыг хэлдэг вэ? Дахиад жилийн 100. Дахиад жилийн 100. Ямар жилийн 100 гэж ер нь дахиад үлээ дахиад жил чинь өвөл хүнд болдог гэдэг үү? Ер нь нөгөө 100. Гэхдээ энэ бүр ингээд онцгой хүн байсан юм шиг. Дахиад жил тийм алдартай 100 болсон юм байна. Тийм байна. Би чинь нохоо жилийн 100-ыг сонсч байсан санаадсан. За үнэхээр мэдэхгүй юм байна. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөрэй. За өдрийн ажилд амжилт. За 9936 байна уу? Байна. Сайхан амарч нөх юм бэ? Өглөөний минь. Өглөөний минь алцахгүй байна. Алцахгүй амжилт. За алцахгүй дээ. Тийм дээ. Дахиад жилийн 100 хэд онд боллоо? Алдартай 100. За дахиад жилийн 100 тэгэхээр 2000 оноос хойш болж байгаа болов би. 2000-аас хойш бол бид санах бах. 1900 57 онд юм болов. Санаанд орсноо шилж энэ. За өдөр ажил намжилт гэсэн юм баярлаа. Бас технологимаар энэ хөөгдөв. Чи юу нэг хилээд үзэх юм уу? Юу штэ. Шалгалтын дээр ч юм уу? 40 жилийн 100 юм байна миний нөгөө санаад байдаг чинь. Алдартай 100 ч 40 жилийн 100. Байсан. Тийм ба. 99. Бана. Өглөөний минь 20 болтой. Сайхан амарсан. Өглөөний минь дээ. 3 том болж байгаа хариулж иж болно. Эсвэл ямар асуулт лээ? дахиад жилийн 100 гэж алдартай 100 хэдэн онд болсон бай гэж 2000-аас өмнө.
энэ зуудын дараа нийслэл рүү хүмүүс ихээр нөгөө нүүж ирсэн. Тэгэхээр тэр хэмжээний хохирол амссан гэсэн үг шүү дээ. Аймагтаа мал. Тийм байна зайлал. Манай малчид маань нэлээд л хотоо харлуулсан зууд болтой юм аа. Тийм бас юм даа уу да. Тийм байна. 93 81. Оо 93. Сайн байна мэдрэмжтэй шүү дээ. Яг яаж шүү. Тооцоолол үзлээ те. Тэгэхээр гоё л. Онцгой дөрвөн гүйгүүлэгчийг нэрлэнэ үү? Онцгой дөрөв. Онцгой дөрөв чинь яа гүйгүүлэгч шүү дээ. Онцгой дөрөв. Чиглээ. Айгуу шипи сайн авдаг. Ямар юм. За 5. Дөрөв. За. За К. Ишчээ. Тэгээ нэг нь юу вэ? Хоёрхныг хэлсэн байгаа шүү. К ишчээ чинь зөв шүү. За. Одоо 2 байна. F шагаад болсон. За зөв. Тийм ташаага тулсан. Ташаага тулсан Ф. Тийм одоо өөрөөр дууддаг болсон юм шиг үлээ тий. Тийм баха. Оо зөв. П гэсэн. П К. За яг өөртөө сурснаар хэлж байгаа шүү. П К ташаага тулсан П тэгээ ишчээ. Одоо энэнийг бүр ингээд өөрөөр дууддаг болсон юм шиг үлээ. Тийм баха. Ив мэг өсгийч эх мэх гэж дууддаг. Тэгдэг гэсэн. Өсгөлтэй тий. Бидний сурснаар бол тий. За сайн байна. Тэгвэл 3 дахь асуулт. Говьсөмбөр аймгийн сүлдэнд ямар амьтан байдаг вэ? Говьсөмбөр аймаг. Хамгийн жижиг аймаг маань хамгийн цөөхөн сумтай, хамгийн бага газар нутагтай. Говьсөмбөртэй. Тийм. 5. Нийслэл маань чойр. Нийслэл аймгийн төв. 4. Өнөр харж ирсэн юм лээ. 3. Манай уу яасан Google дээр явуулсан цаашаа. 2. Таах уу? Таач Шово. шүү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгтээ сайн байсан шүү. За өдрийн ажилд амжилт баярлаа. За. Ариун мэл сайн байсан. Сайн байсан. За 9688. Тасарч яг авахын задлыг тасарсан шүү. Яаж ийна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж байна. 77 38 83. Уулган жолж байгаа юм байна да та. Үгүй ер нь байна. 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 88 техник. Байна. Өглөөний мэнд. Юм бэ? Буяа нэ. Буяа. Амжилт. Говьсөмбөрийн сүлдэнд ямар амьтан байдаг вэ? Говьсөмбөрийн сүлдэнд ямар амьтан байдаг? Аймагуудын сүлдмэлд орно, дэлхийн мэлхийн сүлд орно. Одоо яана уу? За жаны чи шоу байдаг лөө. Шуу гэж хэлээ. Түрүүн шуу гэдэг тий алдцсан. Тэгэхээр айгүй хөөрхөн хөнгөлт үзүүлээ дахиад нэг хариулт хэлнэ үү? Төхөөлөх үү? За тэгье. Говь. Өшөөж дахиад өгүүлээд агаар. Шуу биш гэж төхөөлч. Гэ төхөөлөхөр хэлэх гээд байна. 5. Монголд байдгүй амтан. 4. Тэнцавар. Уйлдэ. Ядаж яасан байгаа штэ манай. Өмнө говийн хувь бас уулдэ. Баярлаа. Сайн байсан гэдэг баяраа гоё сэтгэчээд. Ааха. За. Адрын ажилд амжилт. Яаж ийна. Дензаавар 5-7-2 бол одоогийн байдлаар бест хариултууд байна. Тэгсэнтэй. Эрдэнэс 5-7 шүү бүр. Эрдэнэс 5-7. За. Хоёулаа дэмжээ ажиллагч байгууллага танилцуулж байна тийм. За, жинхэнэ эрх чөлөөний бэлэг тэмдэг Jeep Wrangler дэмжиж ажиллаж байгаа. 2024 оны загвар нь 229 сая юм байна. 2025 оны загвар нь 250 сая төгрөгөөр тусгай үнээр маш цөөхөн тоогоор танд эрх чөлөөг бэлгэж байгаа энэ Jeep Wrangler-ыг борлуулж байна шүү. За, хаяг нь хан улд үүрэг Яармгийн гүүрний замд байрлах Jeep үзэсгэлэнгийн танхим дэлгэнгүй мэдээллийг 7718 11 11 дугаараар авалж болно. За бүтээгдэхүүний тоо хязгаартай тул өнөөдөр л амжиж захиалаарай гэж. Jeep Wrangler эрх чөлөөг жинхэнэ утгаар нь мэдэр. За, эрх чөлөөний бэлэг тэмдэг Jeep Wrangler-тэй болохын тулд 7718 11 11 7718 11 11 гэсэн дугаард холбогдоорой. Яа, гоё машин унаа явууч гоё шүү. Гоё. За баярлаа. Баярлаа. За дараагийн сонсогч авчнаа. Тэгье. 8544 байна уу? Байна уу? Сайхан амжилт. Өглөөний мэнд бэлгүн байна уу? Бэлгүн амжилт. За, 3 дахь болж байгаа юу? Тийм. Гэхдээ хариулж гоё шүү дээ. Говьсөмбөрийн аймгийн сүлдэнд нь ямар амьтан байдаг вүлээ? Сонсоор ч нэг нохоо юм авсан юм уу нэг юм байна. За, нэг жоохон хүчтэйгээ сонгочихгүй юу дөө. Тий. Арай том юм уу? За, зөв. Хариулснаар тооцоо. Сайн байна. За.
байргаших гэж үг байд юм байна монгол хэлэнд. Байргаших. 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 Юу гэсэн үг вэ? Байргаших. 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 Байргаших шүү. Байргаших. Тийм ямар утгатай үг вэ? Байргаших. Яа. Можих. За баярлалаа. Өдрийг сайн өнгөрүүлээрэй. Өдрийн ажилд амжилт. Бид нөгөө нэг анх анжгаа хөтөр нөгөө юу асуудаг гэсэхгүй Монгол үг гэ баахан үгнүүд асуудагсан мэдтгүү үгнүүд зөндөө байдаг шүү. Хэрэглэхэ болцсон үгнүүд энэ төр зөндөө байж. Хэрэглэхэ болцсон үгнүүд ч байхгүй зөндөө дээрээс нь бид нар нөгөө утгын дутуу мэддэг үгнүүд зөндөө гуйвалцаа. Яалтчгүй тэгэл те юм сөөрчлөгддөг болохоор шам юм да. Шам юм да гоё шүү. 80-25 байна уу? баярлалаа. Өглөө минь. Хин бэ? Моги. Богийн амжилт ёо бурууч гэж. За байргаших. 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 Баярлах гэсэн утгатай үг юм болов. Үгүй байна. Барилга. Баярлах. Баярлах. Тийм. За боги биш байлаа. Биш юм байна. Өдрийн ажилд нь амжилт төсөө холбогдсон баярлалаа. Баярлалаа. За. За энэ 9688 байна уу? Байна. Өглөө минь. Хинглээ. Сэлб байна. Сэлб амжилт. За сэлбэл хариулах баг. Бараг хэлчихгүй хоо байргаших. Төлөвш. Оо, нас бий доктор нэг Зөв. Нас бий хөөцөх. Байр суурин суугаа те нэг төлөв те болдог доо. Би аргагүй төлөвшсөн хүн баха мөн үү шүү. Байргасан хүн байна гэж ярих нь шүү дээ. Тийм ээ те. Сайн байна. Намаа баяртан болцохтой очиж түн хэлдээсэн. Оо, тийм үү. Төлөвшсөн. Ингэж байргасан байна. Байргасан байна. Ямар гоё юм. Царцаан амжил хийдэд хэдэн жил шавлан суудаг бай. Юу ч сордгоо те. Өстө мэдхгүй шүү дээ. За би долоог яваад мэдхгүй бол тэгэл. Долоо ёо. Дуртай тоглоод энэ те. Биш байлаа. Өдрийн ажил намжил баярлаа. Баярлаа. Гэтэ энэ үгийг бас хэрэгжилж байгаа гэдэг гоё юм те. Тийм байна. Байргасан гоё. байна тэргээд гоё юм. За 77 38 83 77 88 30 хэрвээ та лайв үзэж байгаа бол яг миний толгой дээр утасны дугаарууд байгаа шүү. Тий, энд байгаа. Тий. Утсаар холбогдохдоо та утасныхаа спикерийг унтраагаарай. Юу радиогоо унтраагаарай. Тэгвэл бол давхар сонсогдоод байдаг шүү. Тий. Толгоогоо асаалттай хэвээрнэ. Тархиа. 80 байна уу? Өглөөний мэнд хуваалж байна. Сайн амарсан уу? Ханаад үрчнө үү? Сайн амарсан. Нэг юм ханаад байгаад байна тий. Хоолоогоор нөгөө нэг халаалт ирэхгүй байна тэгээд харин тийм ээ. Оо зөвлөг. Гэхдээ нэг үлбээсэн л юм байгаад байна харин. Уг нь их цаг болцсон шүү. Тэгсэн мөртлөө тэр мөнгө аваад шүү. Гэхдээ өдөөд нэг нар мар гарч байгаа те ямар сайхан байхад учиргүй халаахгүй шүү. Сэрүүхэн байт юм аа. За ямар ч гэсэн эрүүл хурдан идгээрэй гэж хүсээд эхний асуулт. Царцаан амжил хийдэд хэдэн жил суудаг вэ? 3 жил. 3 жил нэг хоосон толгойтой нөхөр те. Юу сурдаг. За. Дараагийн асуулт нь нийт 2500 үзэгчийн судалтай 31 метрийн голчтой ийм танхимтай урлаг спорт соёлын тоглолт жудо самбо үндэсний бүхийн барилдаа ингээ ерөн л тоглолтуулдаг газрыг юу гэдэг вэ? 2500 үзэгчийн судалтай. Монголд байдаг. Улаанбаатар хотод байдаг. Гэхээр л ер нь баримжаалах юм байна. 2500. Тэр гадаасаа чи 100 метрийн зайтай бөхөөргөө. Тийм үү. 13 их юм уу? Тий 13. Оо манай дошных юм байна шүү дээ. За ингээд аюу ячнаа одоо нэг 3 өндөр бүхий өргөө өвдөг тэрэ сөгдөм өргөө гэж тэ. Монголын нууц товчооны гэрэл төшөө Хинтээ аймгийн аль суманд байгаа вэ? Нууц товчооны гэрэл төшөө. 5 4 3 2 Чингис. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сүүлийн асуултан дээр бүтээсэн шүү. Сайн байсан шүү. За амжилт баярлаа. За үнэн сайнны хувьд бол сайн. Тэгээд юу хаяас алдуурч андуурч ирэх юм байна. 97. Байна уу? За өглөөний минь. Өглөөний минь. Мега. За мега Монголын нууц товчооны гэрэлт хөшөө Хинтээ аймгийн аль суманд байдаг вэ? Гэрэлт хөшөө маань аль суманд гэрэлтэн сүндэрлдэг вэ? Мэдгүй байна. Бодохгүй мó. Чи ядаж бодохгүй мó аймгийн. Өдрөө. За аймгийн төв. Тийм сайн аймгийн төвийн нэлээд буруудчлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Өдрийн ажилд амжилт баярлаа. За шууд 80-26-г байна уу? Байна уу? За бааха. Амжилт. За одоо яг хариулах юм шүү.
Баг. За баах. Та угаасаа 3 дахь хүн болж байна хаа. Хариултыг авах юм уу? Хариулах юм уу? Энэ нөгөө нууц өчнөг шүү юу? Тий. Тэнцээ аймгийн дэлгэр хаан хөдөө. Оо, зөв штэ. Дэлгэр хаан хөдөө арал маш сайн байна. За. Соёлын довтлогоо хэдэн онд эхэлсэн яхаа? Соёлын довтлогоо. 1900 нөгөө 50 биш оноо гэж. Оо, маш зөв сайн байна. Яг 59 онд эхэлсэн. Тэгвэл айгуус гэж юу гэсэн үг вэ? Айгуус. Хайгуу. Айгуус. Хагас и гуус айгуус. Айгуус. Олч. Үгүй юу? Олч хайхвал юу вэ? Айгуус. Энэ нэг юмыг хэлж гэн. Эд зүйл байна. Гэтэ энийг хүн өөрөө хийдэг. Тэгээ гэрт байдгүй гадаа байдаг гэд хэлээд байвал дөхөх гээд байна. Тий, үгийн утгаар нь нөгөө үндсээр нь бодоод үзвэл бас Айгуус. айгуус гэж байгаа штэ. Айгуус. Гадаа байдаг. Айгуус. Айгуус. Гэдэг үгний үндэс байгаа шүү. Гол зорил. Штэ агуулдаг. Агуулдаг сав юм уу? За хавшуулаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сайн байсан шүү хаа. За, баярлаа. Өдрийн ажил амжилт. Хайр нэргүү тасалдъя. Оо гэсэн гэр байгаа штэ тий. Гэтэ энэ зөв хариултыг мэдж байгаа хүмүүс үнэхээр олон байна. Байгаа хоо. Нөгөө хит хитэн нэртэй юм биш үү энэ чинь. Тэг мэдгүй ч гэсэн ингээ бодоод үзэхээр ер нь гараад ирэх юм байх шүү. Айгуус. Тийм байна. 92 байна уу? бай. Сайхан марш нөх юм бэ? Батмухтай. Бат. Батмух. Батмух. За Батмух амжилт шүү. За, айгуус гэж үг өгсөг үлээ. Айгуус. Манайхаа юм болов Манайхаа зөв. Үлзий хүүг чинь тэгж нэрлэдэм бэ штэ. Юмыг айлгадаг гэдэг утгаар нь ингэж тийм ээ тий. Тийм. Тэгсэн манай нутагт айгуул гэдэг гэж байна бас. За, сайн байсан. Дараагийн асуулт. Монголд угсарсан анхны компьютерийг юу гэдэг вэ? За энэ Бача асуултаа бүрэн сонс. Хайшээ. Тэгвэл явъя. Юу гарч ирэн. За. Энийг угсарсан эрдэмтэд хэлэхдээ одоохондоо бүтээл маань за ийм байгаа төдий байгаач дөрвөлзэн асах цаг ирнэ гэж хэлсэн байдаг гинэ. Тэгэхээр яг нэг ийм байгаа гэдэг үгэн дээрээс нь дөрвөлзэн асах цаг ирнэ гэдэг нь шүү. Тэгээд энэ монол чинь нөгөө нэг цахилгаан барааны брендийн нэр үстэй тий. Зурагт мурагт угсарсан. Энэ болохоор яг анхны оройж угсардаг байж урдаад. Тийм гин. Тэгвэл энэ компьютер нь арай өөр нэртэй байсан юм байна. Тий. Нэх олон үсэггүй юм байна. 84 оных юм байна. Одоохондоо ийм байгаач дөрвөлзэн асах цаг ирнэ гэдэг байгаа шүү дээ. Шипэл өгöd байгаа хэрэг шүү дээ. Дахин. Гал гэдэг нэртэй байсан юм шүү. Компьютер шүү дээ тий. Компьютер аав юм байна шүү дээ. Тий, Монголын шүү дээ. Монголд угсарсан. 84 он юу гэж нэрлэх вэ? Цаад болчихно. 5 Татавичгүй юм да. 4 За. 3 2 Мого гэдэг нэ. Гай. За, хатгсан баярлаа. Өдрийн ажил намжлаа. Вас сэтгэжэл нь шүү дээ. Гэтэ та мэдгүй нэг гоё юм хүмүүс бүдэрсэн ч гэсэн жаргалтай харах юм дээ. Өөрхөө. Баахаас бостно. Баах тэгээ тасалчаа инээдэг ах би сая гоё тасалсан гэдэг. Баах маань гэхдээ мундаг. Мундаг үнэхээр мундаг. Тий. 77 38 83 77 88 30 манай энэгээр хариултанд ч орж ирж байгаа хүмүүс мундаг юм байна. 936 байна уу? Өглөөний мэд Канаа. Өглөөний мэд Канаа. За, асуултаа сонссноо. Ахаа хэлэх үү? Үгүй. Сонсоогүй. Монголд угсарсан анхны компьютерийг юу гэж нэрлэсэн бэ? 84 оны компьютер заа юу. Тэгээ шипи өгөхөд одоо бүтээл маань цэг байгаач дүрлзэн асах цаг нь ирнэ гэдэг энэ зохиосон хийсэн угсарсан хүмүүс нь хэлсэн байна. Нэрийг ингэж хэлсэн. Одоо энэ тий. Одоо энэ байгаа ч гэсэн дүрлзэн асах цаг ирнэ. Дүрлзэн асах гэдэг нь айгүй гоё шипи шүү. Юу байж байгаа дүрлзэн асах вэ? Дүүл юм болов. Дүүл. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Арай жоохон зурсан шүү. За өдрийн ажилд амжилт. Ямар гоё жаргалтай байна гэдэг тий. Тийм байгаа. Дүүл арай биш. Гоё нэдэг юм Айгүй байна. урт үг байна. Байна уу? 91-5. Өглөөний минь 3. Дөрөв дамжилт. Хариулчих уу? 3 дахь хүн шүү дээ угаасаа. Энэ дүрлзэн асж байгаа анхны компьютерийн нэр нь Оч юм болов? Оо зөв шүү дээ. Зөв шүү. Оч тий. Маш сайн. Оч жож байгаа дүрлзэн асах гэдэг тий. За. Мал гөрөөс амьтад төлөхгүй нэг жил үнжихийг юу гэж нэрлэдэг вэ?
Юу штэ. Юу шүү дээ ягаа. Суваарч штэ. Оо тэгэлгүй яах вэ? Сайн байна шүү дээ. Суваа үнэ. Тархан гэж ярьж байгаа тийм. Суваа гөрөөс гэдэг юм шүү дээ. Тийм байна. Тэгвэл Монгол зурхаан хонь цаг нь хэдээс хэдийн хооронд вэ? Хонь. Хон цагаа. Аа. Миний яг ганц мэддэг цаг. Би бүх цагийг хонноос ингэж нааш цаашаа хөөдөг байхгүй тий. Өхөр мар гэдэг чинь өхөр 1:40-аас 3:40 юм уу? Ваа, мундаг. Сайн байна түрөө. Өстой мундаг түрөө шүү дээ. Өстой янз ялагч болсон. Баяр хүргэе. За өдрийн ажилтнаа амжилт. Мундаг. Ажлын манлцуулах нь байна өдөр. Тэгсэн. Ваа, мундаг өстой мундаг. За. Бахархчлаа. За нэг хүн авах уу? Хоёр хүн авах юм болов? За авчих тий. Тий. 86 тэг 4. Мано. Бана. Ааглоны минь. Хинбэ? Өглөө намын ташаар байна. Дашваяр. Дашваяр. Гой нэртэй. Тийм байна. Амжилт хүсье. За. Эхний асуулт. Монголын сайхан бүсгүйг шалгаруулах улсын анхны уралдаан маань хэдэн онд болж байсан бэ? Сайхан бүсгүй. За санагдахгүй. Буудаа. Тэгээ тий. Анхных гэхээр за ямар ч 90 он гэл. авчи тий. Оо за авчихгүйгээс 89 онд болж ирсэн юм байна. Тэгээ яг нэг жилийн зөрөө юм чи авчи. Тийм байна, тийм байна. Тэгвэл хүүхдийн паркын албан ёсны нэршил нь юу вэ? Дахиад асуултаа тавьда. Хүүхдийн паркын албан ёсны нэршил нь Бид нар бол парк гэж явчихдаг. Үндэсний юу гэдэг вэ? Үндэсний соёл амралт үрэлэм. Оо сайн зөв. Тэгвэл говь сүмбэр аймаг хэдэн сумтай юм? 3 сумтай шүү дээ. Бид төрсөн. Оо зайлаг байли. Ахуул аймаг аа тийм үү? Ялгсаа дараагийнх нь асууч. Санийхыг тооцох байгаа. За сайн байлаа даш хоёроо. Үнэхээр сайн байлаа. Өдрийн ажилтнаа амжилт. За. Адтай юм уу? Асуулт нь хүртэл ингэж тараад хараа. Хэлж байна. За 54 854 болчихжээ. За. За тэгвэл өнөөдрийн мундаг хүмүүсээ хэлье. Дөрвөн ялагчтай. Бамбаах байсан, дэлгэр байсан, мундаг төрөө байсан. Тэгээд сая даш баяр маань ялагч болсон шүү. Маш сайн байлаа. За бүгдэнд нь баярлалаа, өдрийн ажилд амжилт хүсье. За ингээд 9 сарын 18-ны та мэдхүү нэвтрүүлэг маань өндөрлж байна. Үргэлжлүүлэн сонсогч та бүхэн 9 цаг 10 минутаас нөгөө тал нэвтрүүлгээ хүлээн үзэж сонсоорой. За радио 2 дугаар студид хөтлөгч Ундрах Одко, найруулагч Эрдэнмөх, продюсер Батбаяр нар ажиллан та бүхэнд хүргэлээ. Хамт байсан хамтран ажиллагчаар Акумозон авцуулжээ. Хамтран ажилласан. За жинхэнэ өргөжлөний бэлэг тэмдэг Jeep Wrangler дэмжин ажилласан. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр бай. Түр бай.